Ганбаатар буюу Габиг урьж байна тэгээд байгаа. Та бүхэнтэйгээ бас тэ сошиал хаягаараа бас олон мянган дагагчтай бүгдгээд бас сонирхлынхаа хүрээнд бас тэ та бүхэнд бас залуусахын дунд үлгэр дуурайл болсон хөгжилтэй сайхан нийлүүдийг та бүхэнд хүргэдэг. Тэгээд бүгдээр бас энэ өнөөдрийн хувьд бол одоо бас тэ нөө Эверестийн өмнөд баазд хүрэх аялалд гарсан талаар за тэгээд тэр мэдрэмж нь бас хэр хэцүү байв тэ энийг даван туулах ямар байв тэ тухайн үний бас тухайн үний үзэл бодол за тэгээ контентын талаар тэр клубийн талаар гээл маш олон зүйлсийн талаар бүгд ярилцах байгаа. Тэгээд бас Габигаа бас студид урьж авчирж ирсэн байна. Тэгээд та бүхэнд сайхан дэлгүүр ярилцъя. Ганбаатар айс гэдэг ш тэ. Зяасан байна уу? Зяасан байна уу? Сайн байна уу? Шууд ингэ орчтой тийм. Оо шууд минь. Их л таньдаг царай. Гэхдээ яг одоо мэддгүү ч юм уу тийм. Ямар ч юм мэдээд идэг. Тэгээд үзэгчтэй бас өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулаад өнөөдөр гурлаа ярианд орё гэж бодож байна. За Монголын Ганбаатар гэдэг. Тэгээд донд сургууль хятад хэлний сургууль сурдаг байсан. Их сургууль сураагүй. Одоо л аялын Airplane гэдэг аялын үндсэн одоо ажиллаж байгаа зэрэг юм бол Airplane гэдэг аялын компанид ажилладаг. Ерөөдөө сүүлийн 20 орчим жил одоо видео салбарт ажиллаж байгаа. Тэгээд хажуугаар нь одоо контент креатор гэх юм да. Тиймэрхүү юм хийж байгаа да. Өглөөг яаж эхлүүлв? Өнөөдөр хэр эхэлж гин? Шинэ 7 хоног хэр байна? Өнөөдөр өглөө би 6 гэж босоод планий цагаа очиод тэгээд бэлтгэлээ хийжээс шууд ирж байгаа юм уу? Оо за, юуны бэлтгэл хийж байгаа? Жим дээр фитнес. Яг одоо нөгөө 21-т гүөх гээд бас жоохон хөлөндөө жоохон ачааллахгүй төлний жоохон бэлтгэлсэн өнөдр. Оо 21-т гүж байгаа. Хүмүүс чи ер нь ийм л болцсон юм байна. Өглөөдөө тасглаа хийдэг л болцсон юм байна. Тэгээд гайхалтай тий. За Габи ер нь Габи гэдээ дуудчих болох байх тий. Багнаас ер нь хаана өнгөрөө аль 10 жил байсан. Ер нь багтаа ямар хүүхдтэй вэ тий. Багтаа. Багтаа би амар хичээдэг тасалтай хүүхдтэйсэн. Хаа сургуульд байсан? Найрамдал гэдэг хэтэлний сургууль байдаг. Би Дарихэд төссөн. Дарихэд 20 нас хүртэл байсан. Тэгээд донд сургууль гэх юм найрамдал хятад хэлний сургууль эгчтэй хамт сурдаг гэсэн. Манай эгч надаас 2 эгчтэй. Тэгээд нэг сургуульд байдаг гэж жаад. Тэгээд бид хоёр ч нэг би өглөө яваад манай эгч оройн өдөр өдөр явдаг гэсэн юм. Тэг би заримтай нөгөө тэр үед нөгөө би тоглох амар дуртай гэсэн Amiga Sony Enter гардаг гэсэн. Тийм тоглох амар дуртай амар хичээлээ тасалдаг. Амар хүмүүс сурдаг хөхтэйсэн. Тийм үү. Оо тийм үү гэдэг шүү дээ. Тэг одоо бол айгу олон төрлөөр ажил хийгээд явж байгаа харагддаг тийм. Тийм. Ер нь бол яг зүгээр мэдгээд би сурах дургуул хөхтэйсэн байл гэдэг тэр үедээ. 16 тагаас хойш ажил хийсэн. Тэгээд анх бол өсч идэг гэсэн. Хорооллын нэг Сөүл хэр гэж салон байдаг гэсэн тэнд өсч идэг байж байгаад дараа нь студид ер нь л яг компьютертэй амар сонирхолтойсэн болохоор дараа нь нөгөө студид ажиллах боломж гараад Cross Animation гэдэг студид ажилд ороод тэгэл тэнцэнэ нэлээ 10 хэдэн жил ажиллаж байгаа л болсон да. Одоогоор Габи яг юу хийгээд байна тийм. Ямар ч байсан подкаст бол хийгээд идэг тийм. Подкаст Санжат хоёрын подкастыг сонсох дуртай. За дээр нь бас аялал хийгээд яваад байгаа харагддаг. За мөн одоо хоолны контент гэж хүмүүсийг хорлмаатаад байгаа харагддаг. За мөн клубын чиглэлд бас ажиллаад байгаа харагддаг. Ер нь маш олон ажлыг зэрэг амжуулаад нуглаад байгаа л харагдаад байна да. Club entertainment салбарт ерөнхийдөө нэлээд ажил хийж байгаа. Тэгээд манай нэг аялын компани ч одоо нэг маркетинг нь болохоор одоо подкаст видео байхгүй. Тэр видеосыг би өөрөө хийдэг байхгүй. Санжав тэр ерөнхийдөө манай алб хийдэг. Тэгээд тэргээрээ дамжуулж нөгөө нэг маркетинг аялын маркетинг хийдэг гэх юм уу. Тэгээд хажуугаар нь клубад ажилтдаг байж байгаа. Одоохондоо клуб болцсон байгаа. Жохон ядраад байгаа. Клуб ажил. Яг би 7 хоногт нэг л очдөг л байсан л да. Тэгтэл очихлогын заавал нэг жохон ядраад. Тэгээд за ерөөхдөө хэсэг болидоо гэж одоо клуб болцсон байгаа. Тэгэл одоо ер нь бол яг өөрийн гэсэн нэг 2 3 контент бол байгаа. Хоолны рил 2. Нэг нь хоол идэг рил, нэг нь хоол иддэг рил. Тэгээд бас нэг бүтсэн өдрийн влог гэж хийдэг. Тиймэрхүү юмнууд хийж байгаа.
Тэгээ одоо бас нэг өнгөрсөн жил Everest Base Camp руу явах ер нь шийдвэрийг ер нь яг хизээ яг ямар шалтгаанаар гаргаж ирсэн бэ? Тэгээ бас энд бас видео контент хийдэг хүмүүс маань гинт ингээ сайхан Everest руу бас явчих нь гэдэг нь бол бас айгүй бас өөр содон зүйл байна л та тий. Бас өөрийгөө ер нь ингэж сорих дуртай нүг. Яг тэр бол манай Санжагийн санаа байсан юм уу? Тэгээд манай Санжаа ч тийм аялын контент хийн гэдэг бас бодолтой байж байгаа. Тэгээд бид хоёр ярилцж байгаа гэсэн юм. Тэгээд хаашаа бол яаж хийвэл гоё болох вэ гэдэг. Ямар ч лсэн нэг влог бол хийх гэдэг. Тэгээ одоо яг хүмүүс шиг ингээл энгийн зүгээр ингээд аялаад явах нь одоо яг тэр одоо өчнөө хэдэн мянган тийм влог байгаа болох тэр Санжаал за Everest явах уу гэдэггүй нэг өдөр сууж байгаа. Тэгэхээр юм би харж байгаад нөгөө тий ёо гэдэг чи. Тэгэл яг 2 сар тэр ажлыг хөөцөлцөрөө тэгэл ерөөдөө бүтээгээл тэгээ анх удаа чим амьдралдаа зүгээр уулмал одоо нэг 2 3 4 удаа бол гарч ирсэн. Тэгээд анх удаа Everest-ийн Base Camp тийм амар газар лавж утсан. Тэгээд айгүй хэцүү байсан. Яг тэр үедээ бол амар ядарсан болохоор яг тийм гоё нь бол нэг сайн мэдрээгүй. Тэгээд явж ирчээл ер нь амар мэдтгэл юм байлээ л те. Яг амарч явахтай гоё. Ер нь айгүй гоё байсан байна гэдэг чадсан гэж бас тий. Тийм л юм байлээ. Тэгээд явж байгаа хугацаанд бас хүмүүс амар их бичсэн. Тэгээд ямар гоё юм бэ? Ямар гоё аялж байна. Тэгэл надад бол тэр амар хэцүү байсан. Амар ядарсан. Тэгээд ядархаас гадна нэг бас орчин маань амж байгаа хэцүү. Дээшлэх тусам одоо мах олдохгүй ч гэдэг ч юм уу. Мах иддэг ч юм уу. Цагаан бол мал иддэг ч юм уу. Тэгэл сэтгэл санаагаар унж ядарч ах хажуугаар нь бас тэгээ хоол асуудалтай болох гарч байгаа хэцүү. Тиймээс. Тэг ер нь бас бодиттой л бас те ер нь төсөөлснөөс ер нь хэр өөрөө те. Би нэг төсөөлөөгүй. За ямар ч лээс явах юм бэ. Тэгэл гайгүй л хэлгүй те. Тэгэл би чи зургийг гарч. Тэг би чи зөндөө нэг амьдралтай их зөндөө их шантарч байсан бол тэр цаа зөндөө юм их юм туулж ирчээд одоо яавал гिचтэй гэж одоо явсан чинь бас айгүй хэцүү байсан. 12 хоног дундаа нэг 2 өдөр ямарсан. 9 хоногийн дээшээ өгсөн, 3 хоногийн доошоо буун. Өөх. Вау, юу вэ? Нийтдээ нэг 120-130 км ингэж алхах тийм лээ. Дээшээ гарч буухтайгаа нийлээд. Тэгээд ерөнхийдөө ингэж явсараа л дээшээ гараад тэгэл буцаа орчихсон. Хэдэн метр? 5300. 5364 гэсэн юмсэн тийм Base Camp нь. Өмнө нь ер нь Габи юу байдаг гэсэн юм уу? Энэ төрлөөр хичээлдэг байсан уу? Эсвэл өстой Санжаа хоёр ч нөө partner in crime гэдэг шиг тийм за хийх үхий гээл ингээл зориглцсан юм уу? Аха. Ер нь хийх үхий гээл бэлтгэлүүд хийгээгүй. Тэгээ бид ч яаж байгаа нэг хамгийн сүүлд Непалийн Everest руу явцсан. Тэрнийхэн өмнө бас 5-6 орноор 10 тогтоор ингээд явцсан. Амар ядралцтай. Тэгээд тэр дунд чинь бас нөгөө орн энтийн орнд очиж явдна. Тэгээд дундор нь баахан нийслэгүүдтэй амар ядарч байгаад очисон болохоор бас их ядарсан байж магадгүй. Хэрвээ энэчнээс ингээд шууд тийш явсан бол бас арай гайгүй баг. Бас шууд Монголоос явж өгсөн юм шүү дээ. Тий. Дундаа хамгийн сүүл нь Непал очсон. Би болвол миний ууланд гарч исэн хамгийн одоо тийм гахалтай түүх гэвэл одоо нөгөө урагшаа богдуулаа штэ тийшэл гараад нөгөө оргил дээр нь түүх шүү. Өөр угаасаа надад уучлаарай түүх аахгүй. Инвестив байсан юм уу? Тэгээд богд уулан дээр ингээд дээшээ гараад нэг юм хэсэг байдаг штэ тэрэн дээр гарах мэдрэмж бол гахалтай гоё байсан. Тэгэхээр юу гэж асуух гээд байгаа вэ гэхэлэр Габигийн хувьд бас 5300 одоо тийм 5364 одоо Base Camp дээр гараад яг тэр мэдрэмж нь ямар байсан бэ дээшээ одоо хурч очих. Хурч очих уу? Тийм. Хордоо харих юмсаа л тийм. Үнэхээр амар ядарсан болохоор яг ингээд би ч одоо өмнө яг тийм одоо уулмуулын spiritual энэ надад байхгүй байхгүй. Тэгэхээр өнөө яг тэгж явж байсан одоо уулны гоё гайх юм шиг чинь тэр юм. Би одоо тийм нэг яг явж байгаа замд чинь ингээл гоё л байгаа л та. Тэгтээ манай Санжаа бүр илүү реакшн та тий вау. Би бол дотор ямар гоё юм бэ гэж тэгэл заа. Амар ядраад болохоор тэгж очив. Тэгэл хамгийн орой дээр гарчаал за ёо яшгүй дээ ингээд нэг гардын байж. За урдаа харих юмсан л гэж бодчихсон. Урдаа харж амрах юмсан, хоол мах идэх юмсан. Буухад хэрэгсэн. Буухад дажгүй буухад ер нь гайгүй. Буухад бол жаргалтай. Буухад гайгүй. Гэхдээ яг хөл жоох өвддөг. Дандаа уруу явж байгаа болохоор хөл жоох ачаал авч өвдөн. Тийм эсэ.
За ер нь бол энэний талаар л ярмаар байсан юм. Тий. Тэгээ үргэлжлүүлээд бас гой зөнтэй юм ярина. Гэхдээ ер нь бас ингээд одоо тийм ер нь бол бас бэлтгэл бол хийдэг. Угаасаа жимд явдаг тий. Тэрний бас ач тусаар бас гайгүй. Бас арайж бас гайгүй байж магадгүй. Огт хийдгүй байсан бол бас жоох хэцүү байх байсан. Бүр хэцүүсэн баг. Тэгээ манцэн бол би одоо очилддаг бүр үнэхээр ингээд чадахгүй бах тэ нэг жоох явж байгаа л уучлаарай би эндээс буулаа. Сайхан байлаа. Гоё юм байна. Өндрийн одоо өвчин чөлөөний тийм байдаг гэдэг жисэн. Бас агаарын даралтын хувьд өөрчлөлт эхэлж байгаа шүү дээ. Тийм хүн дээр янз янз зэл реакц өгдөг юм байна л дээ. Тэгээ бас нөгөө нэг гайд энтрэ бас айгүй зөв сонгох хэрэгтэй юм л дээ. Одоо бас манай гайд бас өөрөө мундаг явдаг байхгүй тийм. Явсан уу? Авирдаг. Бид хоёр нэг Sherpa гайд тэгээд нэг замын нөгөө нэг зам задаг гайдтай байсан. Зөв угаасаа тэхгүй бол тэр Sherpa-нууд үнэхээр амар тийм бүр ингээд бүр хитэн ч удаа гарцсан ч гэж аах шиг тийм бүр гайхалтай хүмүүс. Тэрэнд бол бүр үнэхээр өдөр тутмын сайхан тийм эрүүл мэндийн нэг тасгалбалтай байх тийм. Одоо ингээд сая хоол за Everspace дээр гарсан түүхээ нэг ингээд хэсэг яриа гэж бодож байна. Хоол идмээрсэн, мах идмээрсэн гэл тэг ядарсан гэл ингээд олон зүйл шүү дээ. Хамгийн ер нь хэцүү байсан нь юу байсан бэ? Хамгийн хэцүү нөө? Тий. Одоо Габиг илүү сорсон гэх юм уу тий? Evers дээр? Тий. Би яг бид хоёр явж байгаад яг хоёр дахь өдөр дээр би бүр амар шантарсан юм аа. Яг хоёр дахь өдөр амар хол зам тэгээд бүр жовтон өгсөр зам байсан аахгүй. Зөв. Бүр өдөржингөө өгсөр байгаад би бүр дунд нь бүр шантраад ёо би энэ ямар новшоо хийж байгаа юм гэж бодсон. Гэл бас би санжаад хэлэхгүй. Санжаа төрүүлээ явцсан хаагаар ингээд клоус дотроо ёо би ямар новшоо хийж байгаа гэж стори хийж мэгэл. Хоёр дахь өдөр амар надад бүр амар хэцүү байсан. Тэгээд дээрэс нь бороо ороод тэгээ нөгөө газар шалбак болоод явж явахад айгүй хэцүү болоод хоёр өдөр тэгээд босод өдөр нь ер нь бол яг гайгүй тэгээд хэцүү юм нь бол надад бол хоол жоохон хэцүү байсан. Хоол идэхэд хэцүү байсан. Тэгээд нойр бас айгүй хэцүү, унтахад хэцүү. Заримдаа 2 цаг унтаал бас үед нь унтаж чадахгүй ч юм уу те. Нойр жоох хэцүү болгоод ядралт амир гэсэн тий. Яг тийм үед хүний ер нь зан харан шин бас өөрчлөгдөжсэн үү? Санжаад хоёр одоо сайн дэж дотоод хүмүүс гарч ирж байна. Их баха яг дотоод хүн бол гарч ирэх бах. Өсвөл цангаад ирэхээр би л авдаг айгу муухай аштай болчихдаг. Тэгээ нойр дотоо өөр ингэ тэгээ мацаад байгаа та хоёр яа. Яг гайгүй би өөрийгөө яг бас нэг контролд хянаж чаддаг болохоор бас гайгүйсэн байж магадгүй. Тэгээд дээрээс нь нэг манай санчаа маань бас би энэ муудсан болохоор би бас уурлаад байж болтгоо. Тэгээд за би одоо энэ хүм би юм хаад би одоо уурлаад байх гэдэг. Мөрөөрөл явъя та гэн. Оо жоо хуралч баар л эдэг. Жоо хуралч баар тэгээд хажуудаа бүр хэцүү хүн байгаад байдаг. Гэхдээ бас уурлагч бас энерги бас байхгүй байх л та. Base camp-д гарсны одоо дараачаас ер нь Габигийн хувьд амьдралын хувьд ч тийм үү те амьдралыг харах үнцэг амар чухал юм байна те. Эсвэл зан чанарт нь ер нь өөрчлөлт гарсан уу те. Цаашлаад одоо ууланд байн гарыч гэдэг юм уу те тиймэрхүү бодол үлдсэн болов уу? Амьдралыг харах үнцэг ер нь нэлээд өөрлөсөн. Тэгээд одоо энэ ууланд гарах ер нь яг ингэж хол замд ингэж явах нь цэвэр бясалгал болсон л да надад амар тийм. Бид хоёрт ер нь бол хоёул аль нэм цэвэр бясалгал болсон. Ер нь бол явж үзэх хэрэгтэй гэж би хүмүүст бол хэлмээр байна. Тэгээд ер нь тэр хугацаанд ирээл тэгэл одоо нэг хэр баргийн юмд нэг тэгж нэрвдэж ууралж болдог юм те. Хоёрын орд асуудлыг тэгэл нэг өнгөрөөдөг тайван болдог юм тиймэрхүү. Ер нь бол зан чанарын хувьд бас өөрчлөлт гарсан. Тэгээд би бас 2 жилийн дараа дахиж явна гэж бодож байгаа. Одоо ер нь өөр тийм сорилт морилт ер нь бодогдож байна уу тийм ингээд өөрөө ер нь юм сорчихъя. Ойрын хугацаанд ойрын хугацаанд л 21 л байна л та. Анх удаа марафонд энэ жил орж байгаа. Ер нь юмыг ингээд дандаа анх удаагаар хийгээд. Тэгээд гол нь нөгөө анх удаага хийхдээ асар юм өндөр те төвшнөр нь яг 5 10 21 гэхгүй те шууд 21 л одоо дараа жил 42-д нь явж байгаа юм шиг те. Тэгээ энэ жил яг 21-д нь орсон дараа жил 42-д орно гэсэн бодол байгаад яг 21-д орсон гэхлээр медальтай болохоор 21-д орсон юм уу. Авчил яг уу гайг ах би ер нь бол сая энэ жилээс л яг гүйж эхэлж байгаа. 13 сараас гүйж эхлэхэд би
хамгийн их нэг үйлт бол километрч гүйж чаддаг байсан. Тэгээд одоо яг бэлтгэл хийгээд би яг нэг зөксөлтгүй нэг 17 бол гүйсэн. Нэг орой гүйсэн. Тэгэл одоо яг 2-7 оны хугацаанд гайгүй байх гэж бодож байна. Тэгэл чадхаараа бэлтгэлээ гэж явжтэй. Тийм болохоор 21 гайг баха гэж бодлоо. Габигийн үед гэхдээ ер нь юм спорт суур байгаад байна тийм өвөлж юм уу багада спортоор хичээлдэг байсан уу? Баг бахад спортоор хичээлдэг гэсэн би суур байгаа бол ингэж байгаа бах тийм. Бокс явдаг байсан, таеквондод явдаг байсан. Тэр нь бас нөлөөлж магадгүй. За тэгээд дараагийн хэсэг руугаа ер нь оръё. Эверест болон Base Camp-ийн тухай хэдүүлээ ярьлаа. Клабын соёлын талаар бас ярьдсан мөн гэж бодож байна. Габи бол бас хэдэн жилийн хугацаанд бас яг энэ одоо клабтай орхон маркетинг ч юм уу те ер нь яг юу хийдэг байсан, хэр удаан хугацаанд ажиллав те. Одоо клабтай ч утсан л та. 20 хэдэн жил болж байна. Би 10 эдтэйгээс эхлээд үйлчлүүлдэг байсан. Тэгээд 20 хэдтэйгээс хагаш одоо би нөгөө видео мейкер болохоор тэргээрээ бас их холбогдож ажилладаг байсан. Тэгээд явандаа яг нөгөө маркетингийн entertainment тал руугаа илүү ажилладаг болсон. Тэгээд яг клаб бодлол би бол хүмүүсийг гоё стрессгүй юм уу эсвэл тийм жаргалтай үедээ гоё алкоголыг хэрэглээсээ, соёлтой хэрэглээсээ яг энийг дэвтээс хэрэгтэй. Алкоголыг ч юм жаргаж хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш стресстэй үед манайх амар тийм буруу шоколоор анханасаа амар тийм буруу соёлоор хүмүүжсэн. Стресстэй үед ингээл арх угаал те. Тэрнээсээ болоод амар их асуудал гараад байгаа байхгүй. Стресстэй үед ер нь спортоор хичээлэх. Тэгж стрессээ тайлах хэрэгтэй. Клаб энэ төр одоо алкогол зүгээр тийм баяртай happy тийм үедээ алкоголыг хэрэглээсэй гэдэг. Ер нь бол зөндөө хийлдیں۔ Тэ. Жаргаж уугаараа тий. Бас хүүхдтэй одоо манай хүү маань 14 5 хүрээд ирэнгүүт нь бас хамт энэ одоо алкоголны соёлыг одоо хүүхдээ амар сайн зааж өгөн тий. Гоё газар гоё хүмүүстэй гоё юм уугаараа бити тийм хямдхан хүмүүст хямдхан юм. Муу газар, муу энергитэй хүмүүстэй бити ууж агаараа гэдэг ч юм уу те. Тиймэрхүү соёлыг амар сайн хүүтэй айгуу сайн зааж өгнө гэж боддээ. Орсон. Солонгосууд ч бас зааж өгдөг гэдэг юм л шүү дээ. Тэгээ хүмүүс яг аз жаргалтай эхэлтгэлдээ тий аз жаргалтай гоё уугаал гоё яадаг тэгэл яг бас нэг юм байна гэдэг шиг тий. Тэгээ хүмүүсийн дотор нэг юунч гарч ирээд идэг юм бас байгаа хөө тий. Тэгээ ер нь манай залуусаас ер нь клабын соёлд ер нь хэр боловсролж байгаа ер нь харагдаж байна. Ер нь одоо ер нь юуг ер нь анхаар хэрэгтэй юм шиг байна. Тий одоо ер нь бол хамаагүй соёлжцсон. Тий ер нь бол хэрэглээд хамаагүй өөр болсон. Ерөнхийдөө асуудал гаргаж байгаа нь одоо манай үеч манайхаас дэш үе хүмүүс л хөвчлэн асуудал гаргаж байна. Залуучууд ер нь бол айгүй тийм гоё болцсон. Тийм ер нь одоо энэ дэлхийд дахинд ч одоо хатуу тий градус өндөртөө beverage тий одоо уух зүйлсийн борлуулалт тасар их муудаад байна гэж тий энийг одоо яаж сайжруулах уу яаж энэ хатуу градус өндөртөө зүйлсээ гаргах уу гэдэг толгой гашлагсан асуудал бол гарч ирж байгаа гэжсэн нөгөөдөөгөр бас энэ арх пивний одоо худалдаач гэсэн сүүл рүүгээ нэлээ муудж гинүү да гэсэн чиг хандлага бол байгаа гэсэн мэдээлэлүүд нэлээ их явж исэн тий ер нь л яг уу нэг сонголт нь аягүй их болсон. Тийм болохоор хүм одоо дуртайгаа одоо баг градустай байна уу, их градустай байна уу? Сонголт нь олон болсон бол төрөл нь олон болцохлоор тийм болж байгаа. Өмнө нь бол яг бид нарт бол сонголт бол байгаагүй шүү дээ, тий. Би бол 10 эдтэй гэсэн тэгэл. Ингэж чадаа яг хөө тий. Бид нарт бол сонголт байгаагүй тий. Хараа ерөөл тийм л юмнууд байсан. Тэгэл хаа нэг тийм нэг виски гэсэн юм вау гэлтэй гадаадээс ирсэн юм байдаг гэсэн. Одоо тэгэл дэлгэр ороход л тэгэл нөө яраасаа олон сонголтууд байгаа тийм баг градустай их градустай тэгэл тэр хүн одоо өөрөө юу дуртайгаа л хэрэгэлдэг болчихдог. Одоо клабын соёл гэл ингээл ярьж байгаа штэ. Тэнгүүд Габи ер нь хэдэн орноор явж исэн бэ? Бас ингээл гадаад оронд одоо гарч ороод шоутахад бас ямар байдаг вэ те? Монголд бас энэ зөрүүтэй байдал нь хэр байдаг юм болоо? Би ч тэг тоолоогүй 10 хэдэн орн байгаа хаа. Яг гадаадын залуучууд илүү тийм нөгөө юу байдаг юм аа.
амар тийм дөргөө байдаг юм уу те. Тэгээд бид нар ч угаасаа тийм өөрсдөө амар тийм нээлттэй хүмүүс болохоор өөрсдийнхээ бүх реакшныг гаргаж идэг те. Баяртай тийм амар тийм гоё дөргөө. Манай Монголд одоо амар жоохон стресстэй. Зарим хүмүүс амар сони стресстэй бла орж ирэхлээр өмсгөө зангитаал ингээл хүн амтан л муу хараад яах гэдэг тэрийг ерөөсө гайхаад иддэг тий. Зүгээр гоё яагаад тийм гоё зүгээр байж болдгүй. За хүн амтан тэгэж одоо стресс яах гэж орд юм уу яа тэгвэл тэгэл зүгээр гэртээ байлт тий. Тэр чинь одоо хүмүүс гоё амар гоё хаппи байх гэж ордог газар тий. Зарим хүмүүс тийм нэг жоохон сөрөг энержи тараагаад байгаа байхгүй. Яг ингээл би ч ороогүй асар удаж ин л та. Тэгтээ ер нь зүгээр бодохоор нэг юм ажиглалтын байдалтай л байгаад идэм болов гэж бас хараад идэв штэ ингээл тандалтын байдалтай тэг ингэж байгаа л тэгэл за жоохон байж ал бүжиглээл гэдэг ч юм уу тий. Тэр яг нөгөө манайхны нөгөө нэг юу л ахaltaй багын хүмүүжлээс л шалтгаалдаг баг. Нөгөө нэг багасаа жоохон бүрг тийм нөгөө ээж аваад ингэж болохгүй тэгж болохгүй гэж хүмүүжүүлсээр байгаа нэг тийм би бол тэгж боддог. Гэхдээ залуучууд маань бол харцангуй энэ соёлд бол суралцж байгаа юм байна. Харцангуй бас дээшилж байгаа юм байна. Ялцчгүй одоо Габигийн хэлдэг үнэлдэ одоо өмнөх үе бидний үед юу гэдэг сонголт байдаггүй байлаа тийм. Тэгэхээр одоо илүү сонголтууд гарч ирээд энийг одоо хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг одоо соёлд харцангуй суралцаад явж байгаа юм болов уу гэж бодож байна. Сая би нөгөө нэг хоолны контентын талаар асуумаар байгаа байхгүй юу. Габи ер нь багасаа хоол идэг байсан юм уу? Хизэнээсээ ийм мундаг хоол хийгээд дэн контенттэй зориулаад ингэсэн юм уу? Эсвэл яг өөрөө үнэхээр гоё хоол хийж чаддаггүй юм уу? Багасаа бишээ би манай аав айгуу сайн гоё хоол хийдэг юм байсан. Тэгээд 20 иддэгсээ би яг одоо хүүхдийн хажээс тустай амьдардаг болоод ганцаараа амьдардаг болоод ер нь хоол хийдэг болсон. Яг нөгөө нэг багаас нөгөө аавынхан хоол нэг хальтмалт хийдэг гэсэн нь одоо ерөнхийдөө нэг юм хан байгаад идэх байхгүй. Нэг ингэж шинтэй гэд. Яг тэр нь амар тийм төхөн болсон баг. Тэгэл ер нь ганцаараа амьдардаг болсноос хойш өөрөө хоол хийдэг болол. Тэгэл ерөнхийдөө жоон хобби юм байсан. Хоолын контент сүлд хизэнээс эхэлж хийсэн бэ? 3-4 жил юмнаас юм болов? Оо за бас баггүй хугацааг өнгөрүүлсэн юм биш үү тийм. Одоо л мастер тааж. Одоо яг хөө тэгэл сонирхогч юу би тэгэл ерөөсөө нөгөө нэг тийм сургуулт юм зам авч байгаагүй зөвөр TikTok ч юм уу YouTube ч юм уу үзэж байгаа л хиймээр байгаа хоол харж байгаа л за энэ ингэж хийх юм байна та гэд. Тэгэл хийдэг. Тэгээ зарим хүмүүс бол тэр хоолыг ингээд нэг хийж заавал гоё болдог гэж боддог. Нэг хийгээд фейлдчихлээр гоё болсонгүй дахиж хийдэг ч юм уу те. Ер нь л яг хоолыг олон нэг хоолыг айгүй олон хийж өөрхөн дуртай амтыг эсвэл үндсэн амтыг гаргадаг ч юм уу. Тэгэж л хийдэг. Шууд нэг өмнө ерөөсөө хийж үзээгүй хоолой шууд нэг удаа хийгээл тэр нь төгс болно гэсэн бол байхгүй шүү дээ. Бүр хоол хийж үзмээр санагчлаа гэдэг. Сая гинт ингээл дахиад махад хоол бодож бодогдсон. Айгуу сайн бодогдол шүү дээ. Габигийн нөгөө толгой бас алдартай тийм. Ханны толгой. Тийм. Тэр үнэхээр гоё. Эсвэл зүгээр яг хийжсэн хоолнуудаас нь бүр үнэхээр гоё тийм бүр байнга хийж идмээр санагдаг хоол нь юу байдаг вэ? Ямар хоол байдаг вэ? Байнга хийж идмээр хоол. Өдөхгүй дээ ерөнхийдөө. Махчаанч идэх туртай. Ер нь бигрэмээр махсаг. Тэгээд махчаанч идэх нь нэгдүгээр ажиллагааны хувьд амархан. Бүх юм хийгээл тэгэл 2-3 цаг чанал орчих чинь тэр дунд нь амжуулах юм байвал амжуулж байна. Ерөнхийдөө яг би одоо ганцаараа байх үедээ илүү тийм амархан одоо бодоотой шүлч юм уу ажиллахаа багтаа хоол хийх надад ийг амар байд. Яа тэгэхээр нөгөө ажил ихтэй болохоор тэрний хажуугаар нь бас юм хийхэд надад амар. Яг хүн амтан ч юм найз нөхөд ирэх юм бол арай нэг жоохон өөр хоол идэх ч юм уу те. Маха гэхдээ бас чанж идэх амар гоё идэг л да. Гэхдээ тэр махыг бас нөгөө сонгох айгуу чухал идэг тийм. Хоол руу ороод явсан. Мах сонгох руу орсон тийм. Би мэдгүй зүгээр хамаагүй сонгоод авчдаг ш. Тэгээд гол нь амтгүй мах аваад идэг байхгүй. Тэгээд чанж идэхэр ингээд нэг юм жоохон амт муутай байгаад. Эсвэл чангатай очроо байгаад идэм болов уу? Би бол тэр яг хөө тэгэл ерөнхийдөө би ихвчлэн өхрийн мах иддэг. Хоньны мах баг иддэг. Хоньны мах хаяа нэг чанж нөө хаамаа чанж идмээр санагдал хаяа идчихнэ. А тэгээд яг гадуур нэг хоньны мах тааруул иддэг чинь. Ихвчлэн өхрийн мах идэн. Тэгээд
Би л нэг тийм амар яагаад гэдэг ч зүгээр жоохон цулгаа ч юм эсвэл жоохон үүхтэй алгасан амаар бол алгалаа. Тэгээд бүгдийг навж чанал тэгээд хэрчээл дараа шууд идэхэд бэлэн хэрчэж хөлтөөгөл тэгэл тавьчихдаг. Тэр нэл амар. Зөө. Саяхан бас нөгөө өхрийн махны үн өсгөөд айгүй хүндүү байв. Манайх ч одоо айгүй их малтай мөртлээ. Яагаад юм те яагаад. Тэрэнд бас амар стресстэй ч юм. Одоо гац иддэг мах юм байна гэдэг. Тийм одоо 40 мянга хүртлээ. Тэгтээ идгээ болмор ч юм шиг болохгүй ч шиг те. Тий. Хааны цагаан ол идмэр ч юм шиг болж ш та нэрээ тоглоомчгүй тий. Би одоо энэ ч бас нөгөө бас адилхан би яг ер нь видео контент тал руу бас ер нь хүнэлтэй. Тэгээ бас нэг хийж мэгээл тэгэл үждэг юм. Тэгээ бас нэг сайхан бас видео талаар бас ярилцсан гэж бодлоо л тоо бас тий. Ер нь edit тал руугаа ер нь байгаа ер нь эсвэл яг видео график. Яг би өмнө анхыг видео график ч юм байсан. Кростер график ч юм байж байгаа. Тэгээд тусдаа нэг студ найз доктор студ хийдэг байхдаа нөгөө видео зураг видео зураг зарим зураг авна гэхлээр нөгөө фото авна гэж андуураад видео зураг авдаг болж сурсан. Яг нэг тийм амар лаг биш л дээ. Ойр зургийн видеогоо авчихна. Тэгээд монтажчвал яг видео хийдэг хүн болгоно л өөртөө хийчихнэ. Тэгээд анх болохоор яг typographic ч юм уу typo эсвэл тийм хөрөө талын 2D график ч юм байсан. 3D бол хийдэг. Тийм байж байгаа л график чинь гэхдээ яг манай видео салбар жоохон хэцүү. Аюу хэцүү. Нөөрэ холгүй 2 3 хоног суун. Тийм. Тэгээд яг одоо зүгээр нэг юм хэлээд видеоор сурах гэж байгаа хүмүүстээ бол хажуугаар нь давхар ажил хийгээрээ давхар бизнесийн орлоготой байгаарэ гэж хэлмээрээд. Үнэ. Манайх ч яг хоббигоор л хийгээд байгаа болохоос яг жирийн хүмүүсийн бодвол гайгүй мөнгө олно л доо. Тэгтээ Монголоо санхүүгийн хэрэгжүүлэнтэй видео мейкерээр хийж хүрхгүй. Тийм болохоор одоо видеоор сурж байгаа эсвэл дизайн энтрээр сурж байгаа хүмүүс хажуугаар нь бас давхар бизнесийн орлоготой байвал зүгээр шүү л гэж л. Нэг видео гарахад ер нь за яг нөгөө контент өөрийнх нь контентыг хийхэд хэдийн хугацааг зарцуулдаг вэ? Яг хоолны видео ер нь гол нь санаа л амар хэцүү л дээ. Санаагаа олох яаж яг хийх үү гэдэг нь л жоохон цаг аваад байдаг. Тэрнээс яг хийхээ өрөх юм бол 3-4 цагийн дотор ч хийж байна. Тийм. Гайгүй хан байна тий. Габи ч одоо айгу олон ажил хийж байгаа гэж хэдүүлээсээ яриад байгаа шүү дээ. Ер нь бага бахтай ямар хүн болъё гэсэн бодолтой байдаг байсан юм. Хэдгүй ерөөсөө би боддог байсан шүү дээ. Надаас тийм зөвлөмөрлөө байдаг байсан шүү дээ. Нэг юм хүн болъё гэж ерөөсөө боддог байсан уу? Тий. Тэгэл яг компьютер дуртай байдаг гэсэн болохоор зүгээр яг биний үед чинь тийм одоо видео биш видео нэг геймерээр ингээд явах боломж угаасаа байхгүй бид. Тэгэхдээ тоглох амар дуртай. Геймерээр Dota CS юу тоглож байна? Dota CS ер нь Dota амар их тоглолтыг. Одоо ч сая тоглолтыг байж байгаад би тэгээ сүүлийн үед ажил ихтэй болохоор тоглохгүй байгаа. Тийм болохоор яг би баахт тоглох амар дуртай байсан. Тэгтээ угаасаа тэр үед тоглоод одоо бид нар угаасаа амжилтанд хүрэхгүй юм чинь тэгэл өөр тэгээд нэг яг ингээл бас том болоо тийм хүн болно гэсэн юм их бэдэг л байсан шүү дээ. Одоо тэгтээ ингээд яг би ингээд одоо ингээд бодохтлоор би баахтаа ингээд нэг өрөвчтэй айл гардаг гэсэн шүү дээ. Тэгэхэд би ингээд боддог гэсэн ямар гоё ажил хийх юм бэ? Энэ хоёр ах шиг ингээд аялал гээл явж явах юмсаа гэдэг гэсэн. Одоо тэг өөрөө тийм хүн болсон бэ. Өөрөө тэр ах нь болсон байна. Тэгээд 5 6 жилийн өмнө ингээд хоол иддэг нөгөө солонгосын яг тэр үед нөгөө мукбанг ASMR-ын дээр гардаг гэсэн. Тэгэл тэр мэрийг үзчихэл хүмүүс ч бас амархан ажил хийх юм дөө гэж боддог гэсэн. Өөрөө одоо бас хоол иддэг болсон байна. Тэгээ бас хэдэн жилийн өмнө бас хоол идэг контент хийдэг болох юмсаа гэдэг гэж бол яг одоо хийдэг болсон байна. Тийм болохоор яг бодсон юмнууд ер билж байгаа гэж бодож байна. Тийм ээ тий. Нэрэл хоол иддэг хүмүүсийг харахаар үнэхээр гоё харагддаг шүү тий. Гэтэ тэрэнд бас нэг юм урлаг гооцон бас нэг арай өөр юм байна тий. Тэр бас хүмүүс нэг яаж хөвтэйхэн айтайхан харагдуулах уу, яаж гоё юм аппетиттай идэх үү гэдэг бас нэг юм зүйл чадвар яваад байгаа юм болов уу гэж боддог шүү. Тэг би үнэхээр атаархтгаа тэгээд нэрээ хоол идээд тэгээд урдуура баахан хоол идчихсэн. Ингээд яхаар аюу гоё харагддаг бүр ёо гэж. Айгу олон хэлдэг. Тэгдэг баг тий. Хоол идэж штий. Тэгээ газараа идээд байгаа юм болоо хинтэй хамт идээд байгаа юм бол тийм цаана нүүр тусалж байгаа юм байгаа болоо гэж айгу олон юм бодноо. Зарим хүмүүс нөө муулахлаар команд момент төр ингээд
чи юм уу ингээд үнгүү энэ тэнд үнгүү хоол идлээ. Тэгээд муулаад би үнгүү хоол идтгээ би дээрээс мөнгө авдгаа. Сэрэгстэй үнэхээр гоё ялж штгүүлгүй лээ. Тэмээ бас ийм гоё ингээ ер нь гэхдээ сая эндээс бодоод бас нэрийг тэгдэм байна. Хүн амьдрал дээр ингээ юм бодоод яг тийм хүсэл хийсэж би ингэчих юмсан даа гэж бодсон зүйлээ хийцэн байт юм байна да. Би ч гэсэн бас бодож нэг видео мейкер болъё ч гэж бас бодоагүй л тээ. Зөвхөн хөвдөө ингээд нэг контент гэдэг зүйл гоё юм байна да гэж нэмэгдсэн контент эдитлээ сурцсан. Тэгээ нэг удаа нэг өөрөө яриад үзүүлэх гоё байдаг юм байна да гэсэн өөрөө яриад сурцсан байсан гэж. Өөрөө одоо яриа сууж байна. Бодож явхад бүтэн сажилж явах. Юу л бодож явхад бүтэн сажилж явхад хүрнэ лөө тийм бас нэг тийм. Би бүр яг 2 жилийн өмнө сандаг байхгүй. Яг 2 жилийн өмнө би ингээд терминал дээр ингээд хүмүүс ингээд зочинтойгоо ярилцаж сууж байгаа гоё харагдчихсан байхгүй. Тэг би ямар гоё юм бэ хүмүүс. Тэгээ би харчаал хөө ямар гоё байдгийм бэ гэж бодож ирсэн чи одоо өөрөө хөтлөө сууж байна. Тэг би яг үндэ фэйсбүүкээр яг саяхан Ганбаатар Айс гэдэг хүнийг хараа байжсэн. Тэг оо вау энэ ах чи ямар гоё ах вэ? Тэгээс чи одоо хамт яриа сууж байна. Айгу сони юм а бодол гэж. Юм гэж сони юм а гэлөө. За манай сэтгүүлч продюсер нэг зураг үзүүлэе гэж байна. Тэгээ ямар зураг юм бол харъя тий. Бэлэн болсон уу? Амар зураг үзүүлэхгүй. Үзүүлэхгүй хаа. Вау. Энэ бол амар зураг л байна. Хөө энэ хаана вэ? Энэ хаана нэрээ? Энэ Камбож юм болов? Камбож байсан баха. Энэ одоо үзүр рүү яаж орчоо? Гэтэ ер нь аян зүгээр нөгөө нэг ийм тал юм байгуу. Араас нэг барьчдаг зүгээр жуулчтад ингэ зүүдэг. Тийм биш үү? Тэр хичээн гар нь хуруу нь харагдаад харагдаад. Түүнээс биш энэ цагирыг бол яг энэ их чиг ингэж оруулаагүй мэн тий. Би яаж оруулаа? Ёо. Богинохон юм нэг. Зөөр энэ урд хэсгээлд хуурж байсан юм шиг. Хуурж байгаа хэсэг ч гэж байна. Энэ зургийн хэсэгт харагдаж байгаа хэсэг тий. Өстө гой зураг шүү дээ. Саяас нөгөө хэдүүлэн ярилцж байхад төвдөд байсан баха. Хаана исэн болоо нэг жоохон хүүхдүүдтэй авахулсан байсан зураг байсан. Тэр Непал баха. Непал. Тийм гой зурагнууд байсан. Ер нь Габи олон зүйл хийд юм байна. Олон зүйл хийдгийг мэднэ. Тэгэхээр дараач та ер нь бас нэг хийж үзмээр байгаа зүйлс байгаа болов уу? Хийж үзмээр байгаа зүйл. Салбар ч юм уу, өөр одоо зорж байгаа салбар ч юм уу тий. Нууц биш болвол бас хэлээч. Яг би одоо нууц гэвэл яг энэ жилээс л жоохон тийм мөрөдөлтөй болж байна. Iron Man гэд юу байгаа. Iron Man гэд нэг жил болгон яг энэ тэнд болдог нэг тийм спортын одоо юу гэх юм те ивент гэх юм уу. Тэр нь болохоор ингээд 2 км усан зэлээд 90 км дугуйж игээд 20 км гүйдэг. Яг нэг өдөр тийм болдог. Тэр нь ерөнхийдөө нэг орч үзсэмсаа гэсэн мөрөдөл байгаа. Йоо наа чи үнэхээр амар том мөрөдлөө нэ. Гүнлэхгүй надад үнэхээр хоол байна. Тэр энд болд юм уу? Хаасаагүй ерөнхийдөө Вьетнамд бол бас жил болгон болд юм лээ. Би тэгэхээр хамгийн ойрхон нь бол Вьетнамд орч үзэх бодолтой байгаа. Ер нь л айгу тийм өөрийгөө сорьсон тийм хүн юм аа. Арслангийн орд уу гэхгүй юу? Юуны орд? Номын орд. Ном уу? Оо тийм мэдсэн юм аа. Манай номын орд тохоо. Номын гоё те. Номын чинь цаана бүр эвгүй штэ. Юусэн гэх зүрхөө сорихгүй л болохгүй байна. Би болоо нэг л харахгүй байгаа шүү чагаа. Би нөө биеэрээ сорихгүй байна. Толгойд дотор өөрийгөө сориод байдаг. Өнгөрсөн хугацаанд нэг өөрийгөө сориод байгаа их ч бол их уучлаарай харсангүй шүү. Нэг бие махбодын талаар ярьж байгаа шүү. Би дасгал хийхгүй л байгаа юм аа. Йоо гайхалтай. Тэгээ ямар ч гэсэн ямар ярилцахтай ямар өмнөхөр таатай байна. Тэгээ би бас энэ нөгөө нэг ярьжсэн дээр нэг юм бүр яг ингээ хөндөд цуцчих гэж бодчихсон. Тэр нөгөө нэг ер нь ингээ видео мейкер за видео тал руугаа тэгэл ер нь ийм дизайнерын талын хүмүүс ер нь ингээ шүнжээ ажилладаг, олон оргээр ажилладаг. Мэдгүй юм баг видео нарай их удаа ажилладаг баха. Яг тэр зураг гэхээс илүү постэр хийдэг гэхээсээ ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө нэг тэгээд энээсээ хажуугаараа ер нь орлоготой байгаарэ гэдэг нэг ингээл ирсэн шүү дээ те. Тэгээ энийг ер нь одоо нууц ш бол ер нь юу хийж байна? Эсвэл ер нь хүмүүст бас өгөх тип юу байна те? Одоо ер нь ийм зүйл бас хийж болдгийг штэ манайхаа ч гэдэг юм уу те. Тэр талаас нь бас гоё зөвлөлүүл бас олон хүмүүс үзэж байгаа дөө. Тэгээд бас хэрэгтэй байх гэж бодлоо. Яг би зүгээр нэг одоо юу ярих чадвар ч юм уу одоо нэг хүн татах чадвартай бол би зүгээр одоо онлайн бүтээгдэхүүн оруулж ирдэг ч юм уу. Тэгээд тэр чинь гол нь нөгөө нэг өөрөө гол нь видео хийждэг болохоор тэр бүтээгдэхүүнээ яаж гоё харагдуулж чадах уу? Яавал гоё видео гарах уу гэдгийг бол өөрөө мэдчихэж байгаа болохоор тэр нь арай төхөм юм болов гэж бодсон. Би бол яг одоо ингээд
видео зөндөө хийсэн болохоор зарим хүмүүсийн ингээд нөгөө зарж байгаа юм зэмийг хараад энэ бараг ингэж эрхлэмд бол гоё болно доо гэдэг. Ерөнхийдөө нэг тийм бодол байгаад байдаг. Гэхдээ би өөрөө тэгээд тэр тал руугаа ерөөсөө хөгжөөгөө тэгээд нэг тийм сонирхдаг болохоор хийдгүү. Яг ингээл хэлэх юм. Ингээл бүтээгдэхүүн оруулж ирж байгаа хүмүүс харахад ингээл бас зарим нь ингээл сайн заргаж байгаа бүтээгдэхүүн зөндөө байна. Тэгээд хийж үзт юм уу гэж боддог. Зайлаа. Би одоо яаж юм хийхтэй гэж бодлоо. Тэгээ ерөөсөө боддгийн мөртлөө тэгээд ерөөсөө тэр хийдв. Тэгээ яг хөө тэр тал руу байвал зүгээр юм болов гэж бодсон. Эсвэл зүгээр нэг одоо тийм хүн татах чадвартай хүн аваад ч юм хамтраад бас хийж болно тийм ээ. Бүтээгдэхүүн оруулалт. Надад бол хамгийн ойрын зүгээр хамгийн ойрхон амархан хийхэд хялбар гэх юм бол ерөөхдөө нэг тиймэрхүү санаа бол байгаа. Хүнээр хэлээл өөрсдөө зүгээр яг маркетинг одоо видео энтрээ яаж хийвэл гоё хийдэг юм чинь юм чинь тийм тэгвэл илүү амархан болоо гэж бодсон. Габигийн ер нь аялахыг бас шууд аяллаа асуулт орж ирсэн тэр. Аялахыг бүр хамгийн хүсэж байгаа газар одоо юу вэ? Явахыг хүсэж байгаа. Өрөвчөө өрөөд. Нью-Зеланд байгаа. Шинэ Зеланд байна. Тийм тэгээд Австрал байгаа. Египт байгаа. Бас нэг хэд орнд байгаа. Сая ингээл нөгөө шүүмж гээл ярьлаа штэ өнгөө хаал идэд мэдээд гээл тийм. Тэгээд Габигийн ялцч нөгөө хоолны контентууд айгу сайн явж байгаа юм шиг харагддаг. Тэгээд өөрийнх нь бас нэг пэйж хөө одоо хувийн аккаунт нь тий бас нэлээд олон дагагчтай байлээ. Тэгэхээр ер нь иймэрхүү сайн муу шүүмжүүдийг яаж хүлээж авдаг вэ? Одоо бүр тохиолдсон уу? Яаж юм? Тэгээ одоо хэрэлдэж гин үү, блоклж гин үү? Ер нь тоодог байв. Хуучин жоохон анх яг жоохон тоож моддаг ч юм уу тий. Одоо нөгөө нэг тархлаас удсан гэх юм уу. Тиймэрхүү л байгаа дөө. Тэгээд яг би бас ингээл хүмүүст хилдэг юм нь болохоор монголчууд гэд хүнээс хараат бус амьдрал сурах хэрэгтэй байна гэж хэлдэг. Хитрхи ингээд тэр намайг юу гэж бодох ч болов энэ намайг юу гэж бодчих болов гэсэн одоо тэр бодлосоо амар тийм зовсон амьдралтай байдаг. Тэгээд би бол тэгж амьдрахыг хүсдэг. Одоо яг ингээл хэдэн мянган яг цөөхөн нэг дангарч бол байгаа. Гэхдээ би ингээл яг өөрөөхөө л амьдрахыг хүсдэг. Тэ. Би заримдаа стресс үедээ хараал хэлдэг. Амьдрал дээрээ ч би амар хараал хэлдэг. Тэгсэн мөртлөө ингээл бодлоо сошиал дээр ингээл гэл тэгээд ханаад тийм тэгээд байхыг би хүсдэг. Айлуулах яг амьдрал дээр байгаагаараа байхыг хүсдэг. Тийм болохоор би монголчуудыг өнөөс хараад бас амьдрал сураасай. Энэ бол чиний л амьдрал шүү дээ тийм биз дээ. Чи тэр хүн тэгж бодлоо гэд тэр хүн чиний байрны мөнхийг төлөхгүй. Чи тийм ажил хийлээ гэд одоо тэр хүн чамаа мууллаа гэд тэр хүн чиний одоо утасны төлбөрийг төлөхгүй шүү дээ. Тийм болохоор өөрхөн хүссэн юмаа хийж амьдрал сураарай гэж хэлмээрээ дээ. Ер нь ихэд яг зөндөө хэлдэг л дээ. Орс. Гэхдээ одоо энэ сошиал гэж ярьж байгаа штэ тэгэнгүүт хүн болгоно өөрийн үзэл бодлоо бичиж гин тийм зарим нь бол одоо хурцаар хэлж гин зарим нь одоо хараалтай өрөөлтэй гэж янз бүрээр хэлж гин л да. Габи ер нь бас нэлийн одоо энэ хараалтай өрөөлтэй хэлж байгаа юм шиг харагддаг. Ер нь энэ тал дээр бас яг тэр чинь бас нөгөө талтай юм саркастик байдлаар явчлал маягаар хэлээд байгаа ч юм болов уу? Тийм. Яг зүгээр ингийн ингээд хэлэхлээр бас зарим хүн орохгүй те. Орцсон гэдэг чинь. Зарим хүнд яг зөв орохгүй. Тэгэл заримдаа яг тухайн үеийн ситүэйшн одоо тухайн эмоцос байгаа. Гэхдээ яг тэгэл энгийнээр ингээл юм гэх юм бол хүн төрх нугасаа баг те. Тэгэл хөр хүндээ илүү одоо миний реакшн гарч иж одоо зарим хүмүүс түрээд байгаа юм шиг тийм ээ. Тийм бол тэр яг илүү жоохон тийм агрессив бол хэлдэг. Тийм. Гэхдээ бас заримдаа ингээл нэг буруу бодож исэн байна да гэж хэсэг хугацааны дараа ч юм уу тий одоо тийм зүйл байдаг. Яг тэгэл тэр чинь би алдаж болно шүү дээ. Би бүгдийг ингээл миний хэлсэн бүгд болгон зөв байна гэж байхгүй шүү дээ. Тухайд би мэдэхгүй эсвэл одоо би жоохон бахтаа мэдэхгүй зөндөл юм ярьжсэн байгаа шүү дээ. Тэр үедээ зөндөл алдчихсан байгаа. Тэгэл тэр үеийн эмоц шүү дээ. Тэгэл яг тэгэл тэр чижээс суралцаал явж байгаа. Одоо яг ийм завгүй амьдралын хэмнэлт ер нь хамгийн гоё мэдрэмж авч байгаа, кайф авч байгаа, хийхийг хүсдэг гэдэг ч юм уу тий зүйл нь юу байгаа бол магадгүй зөвөр гэртээ нэг ийм хизгүүрээ тэгтэх бас гоё идэх тий гэдэг ч юм уу тий. Бэр наад чинь л одоо мөрөөд тий.
Надад одоо ер нь амралтын өдөр гэж байхгүй байгаа. Яг хагас бүтсэнгөө ер нь л яг миний үндсэн ажил хагас бүтсэнд амардаг. Гэхдээ би хагас бүтсэнд үндсэн ажлаасаа бусад ажлуудаа хийж байгаа. Нэг рилээ хийх ч юм уу, санаа гаргах ч юм уу. Яг хүмүүс би ингээд бүтсэн өдөр зөвхөн ганц влог өгдөг. Тэр өдөр нь яг зарим хүмүүст бол амралтын өдөр юм шиг харагдаж байгаа мөртлөө би влог хийж байгаа болохоор ажиллаад хийж байгаа. Тэгэл бүтсэн өдөр влог хийж нэгтгэд эдитлэл нэг хоёр дахь цацдаг. Тийм байгаа. Тийм болохоор одоо л надад амралтын өдөр ерөнхийдөө байхгүй. Заримдаа л тэгэл иш тийш явахын тулд одоо хүчээр одоо амралт гаргадаг ч юм. Тэгжиж л нэг амруул амарна. Тэгтээ тэгэл тэгж явж байхдаа зөвхөр явахгүй гэсэн. Тийм байх тийм. Тэгэхээр хаяа жоохон яг энэ мэдрэлийн ядаргаа ч юм уу тийм ингээд тарих байнга ажил эсвэл тасцсан уу? Ядаргаа. Яг нэг видео хийдэг байсан болохоор нөгөө бид нар чинь хуучин дандаа шүн сууж юм хийдэг. Тэгээд мэдрэлийн ядаргаанд ороод ер нь бол удаж байгаа. Угаасаа нойрны асуудал бол амар их байгаа. Тэгээ одоо ер нь бол өдөрт нэг 6 цагаас илүү цаг унтах чаддаг. Унтыг гэсэн ч унтдаг. Өдөр тэгэл нойр хөрсөн юм хүртлээ тэгэл ажил дээр ингээд нүдэн анал хөвтэй л нэг л унтчих чадахгүй. Тиймэрхүү байгаа. Би бас бидний нөө эфирийн цаг бас ерөнхийдөө дуусах төгсөж байгаа юм байна. Тэгээд таньдаас бас хамгийн сүүлчийн асуултаа юм тий. Эцэг. Яг Габи ер нь нэвтрүүлэгт орж исэн үйл үзэн юм байна. Өмнө нь ганц харьяар орж исэн байна. Орж исэн аа. Тэгэд ер нь бол өнөөдөр бас тий таныг харж сонсож байгаа залууст ер нь хандаж бас яг юу хэлмээр байна. Тий ер нь Габи гэдэг хүний өнцгөөс ингээд та нар наваа ингээд үзэж харж байгаа та гэдэг тий хэлмээр гэдэг юм зөндөөл өгдөг та. Гэхдээ одоо би сайхан нэг юм шеэрлээд тэр нь бас нэг жоохон хилэн болсон. Нэг хүмүүст нэг үнэгүй мөнгө тараагаад байсан. Тэр талаар би одоо юу гэж боддог вэ гэхээр ажил хийе гэж хэлмээр байдаг. Би блог интернетээр ч гэсэн ерөөхдөө хүмүүст ажил сайн хий, ажил хийгээрээ хөдөлмөрч байгаарай. Үнэгүй юм битээ тийм дуртай байгаарай гэж уриалахыг хүсдэг. Тэгээд тэрний хил ам болсон шалтгаан болохоор хүнд ингээд нэг 30-40 мянган төгрөг эсвэл 5 мянган төгрөг гэснэ. Тэрийг ингээд сошиал дээр тавил. Тэгээд би ядаж хүний цараймаар ингээд нууж болдгоо бахтай гэл тэ. Тэр ч одоо жоох хүүхдүүд бол яг хөө хөрх юмтай мэдхгүй л очиод авчиж байгаа. Том хүмүүс ч бас очиод авчин тэ. Тэгээд би тэрийг яагаад ингэж байгаа юм бэ гэд пост хийчих хүмүүс чи өөрөө өгч чадахгүй гэж бла 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 тий. Чи өгч чадахгүй чимээгүй л л дээ. Би яагаад өгөх ёстой би тийм биз тий. Одоо би үнэхээр ингээд хөдөлмөрийн чадваргүй ингээд тий ажил хийх боломжгүй хүн бол яг туслаад л асуудал байхгүй тий. Тэр нэг зүгээр нэг 40 мянган төгрөг өгснээ тэгээд тэр зүгээр л хандлт л байгаа даа. 40 мянган төгрөг өгснээ ингээд сошиал дээр тавил тий. Тэгснэ амар комент тэр амар уянга бичээл тэгэл. Би тэрэнд амар дургу. Тэгээд хүмүүс ингээд ядарсан хүмүүст ингээд өгч чи одоо яач чадгаа маач чадгаа ингээд тий. Би одоо 16 дагаас хойш 20 хэдэн жил ажиллах тань одоо өтрөлгөн л ядаргатайсан тий. Би өтрөлгөн л завдаг байсан тий. Завсан хүмүүст өглөө мөглөө гэл. Тэгэл тэр хүмүүсийн харахаар нэг тийм ядарсан завсан болтыг харагддаг л байгаа. Жохоо хүмүүс байсан. Тэгэл би ядаж жоо хүмүүс танаа царай мэрэг ингэж гаргаж болохгүй шүү дээ. Зөндөл хэлдэг гэсэн л дээ. Тийм болохоор тэгэл залуучуудаа гоё ажил сайн хийж сураарай, гоё хөдөлмөрч байгаарай л гэж хэлмээр байна. Яг оноо. Өстой гоё өнцөг байна тий. Зөв 16 тагаас хойш ажил хийсэн гэж байна шүү дээ. Ер нь хэдэн төрлийн ажил хийжсэн бэ? Хамгийн одоо хүмүүсийн мэдтгүү ч юм уу тий. Бас өөр чин тухгүй сайн ажил хийвэл ямар ажил байсан бэ? Тухгүй байсан ажил уу? Бараг бүгд л тухгүй байсан байх. Гэхдээ тухгүй байсан ажил ер нь нэх байхгүй тий. Би ерөнхийдөө яг ингээ бодоод тахад дандаа дуртай юмнуудаа л хийсэн мэт лээ. Өсчөнд бол яг тэр үедээ нөгөө хийцгүй байсан болохоор өсчөнд бол ажиллаад бол тэгтээ надад гоё байсан. Тийм тэгээд ерөнхийдөө зааж өсчин галтгоон ажиллаж исэн. Яг гоо зөв харьцангуй нөгөө хар бор ажил бол нэг хийж байгаагүй. Одоо барилга барилгах ч юм уу тийм хүн дээр бол нэг хийж байгаагүй. Өсчин тэгээд галтгоон дээр ажиллаж байна. Видео тэгээд клуб одоо энэ аяллаа салбарт ажиллаж байгаа. Тийм. Зарим нь бас мартсан байж магадгүй. За тэгээд өстой нөгөө салбар болгонд ажиллаж исэн гэдэг шиг тийм айгуу тийм олон төрлийн ажил хийдэг. Бас нийгэмдээ бас үг дуу хоолойгоо өгөөд явдаг. За хоолны контент хийдэг. За мөн подкаст хийдэг. Олон төрлийн ажил хийдэг. Ганбаатар Айс буюу одоо Габитай бид ярилцлаа. Тэгээд ярилцахад тухтай байлаа. Тэгээд Ганбаатарынхаа ирээдүйн ажил өснө өндрөөс өндөр амжилт хүсье. Эрүүл мэнд сайн сайхан бүхнийг хүсье. Хэдүүлээ
За амжилт. Баярлалаа. Урьж оролцуулсан баярлалаа. За окей. За гурлаа зураг авах болчих.